Өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд Токио өмнөд Солонгос одоо яг ямар байдаг тухай ярьж өгөх болно. Тэгээд энэ бичлэгийг тавтай сонирхоорой гэж нэдий. За тэгээд баярлалаа. За тэгээд хойд Солонгос дэштэй заяа. Өглөө хүмүүс 7 ихэвчлэн хичээлтэй болон ажилтай хүмүүс 7 гэж сэрдэг. 6 эсвэл 7 гэж сэрдэг. Тэгээд хоолндоо болохоор биш дээ. За Солонгосын үндэсний хоол иддэг буюу өглөөний үндэсний хоолоо иддэг. Тэр нь будаа, тэгээд шүл, тэгээд одоо кимчи, тэгээд ногоонууд байгаа хоолнд нь. Харин өдрийн цагаар солонгосчууд болохоор штэ ажилдаа тэгээ сууж одоо юмнуудаа хийдэг. Тэгээ 12 юм уу эсвэл 1 гэж завсралдаг зарим ажлууд нь. Тэгээд өдрийн хоолндоо тэд нэр штэ кимбап, тэгээд будаа гэд, тэгээд шүл гэд бас юмнуудаа иддэг. Харин оройн болохоор биш дээ. Сая тэд одоо юу яадаг? Нөгөө өдрийнхөө оройн тэд нар штэ оройны хоолндоо одоо дахиа, тэгээд өндөгтэй хоол, тэгээ будаа бас заавал иддэг. Кимчи бас байгаа. Тэгээд оройн тэгэж унтдаг. Тэгээд их завгүй хот болохоор их олон юмнууд идэг. Их олон туршиж үзэх юм байгаа. Хэрвээ чи Солонгос руу явах гэж байгаа гэвэл зөвлөж үзлээл гэж үзэхэд байна штэ. Гудамжны хоолнуудаас нь туршиж үзэж болно. Дээрээс нь соёл эдрийн одоо судлах гайхалтай. Дээрээс нь далайн эрэг өдрлөө явж болно. Тэгээ гайхалтай олон турших юмнууд байгаа. Зүгээр л энэ бол манай хувьд зөвлөж байгаа зөвлөгөөнүүд гэж ялгаарай. За тэгээ хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд манай нэг найзууд shout out хийхийг надаас хүссэн. Тийм болохоор би shout out-ыг хийх гэж байна. Тэгээд англиар хэлж дараа нь орчуулах болохоор та нарт санаа зовлтгүй. The one who is my best friends are and those two best friends. There is 4 best friends, 2 of them Mongolia and 2 of them English. So I will tell they are all my BFFs. So I must have to admit their shout out. So I hope you enjoy this shout out. За энэ бол зүгээр хувийн тустай гэж ойлгож байна. За тэгээ хэрвээ бичлэг таалагдсан бол баяртай.